Тэгээ өнгөрсөн сарын хугацаанд төлөө айгүй зөв юмнууд хийсэн, айгүй азтай байсан бас. За тэгэхээр зарим гişүүдүүд одоо над руу гоё түүхээ явуулж байгаа. Энэ жишээлбэл тийм баяр хүргэе. Robinhood руу хөрөнгө оруулалт хийсэн. Нэг сүртэй их мөнгө биш. За ёо. $500 хийгээд $711 болсон байна. Тэгээ 42 хувийн өгөөж авсан байна. Тэгээ доллараар хөөрхөн штэ. Hims and Hers дээр тухайн харилцагч $1300 тухайн өдөртөө хийсэн байна. Нийтдээ одоо $1400 байгаа. Өөр нэг харилцагч те $2900 Hims руу $15000 хөрөнгө оруулалт хийгээд $3000 ашиг хийсэн байна. Өөр нэг харилцагч бас гоё мэдээлэл явуулж байгаа байхгүй. Хөрөнгө оруулалтын багцсан 1 сарын дотор $7777.77 амар гоё. Одоо ийм скриншот манай Америкаас нэг гишүүн явуулж байгаа. Өөр гишүүн бүр их мөнгө хийсэн хүн энд $2000 хийсэн байна, $30000 хийсэн байна, $3000 хийсэн байна. Robinhood дээр бас өөрх ингээ ашиг хийсэн байгаа гэх мэтчлэн. За тийм учраас энийг өргөжлүүлээ. Хэрэггүй айх, хэрэггүй байх шиг байна. Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд өөрийнхөө ажигласан. Зах зээлийг бас харсан. За навс унах уу? Амар хямрал болох уу? Хувьцаанууд бүр ингэ чулуу шиг боторох уугүй юу? Бодсон. За тэгэхээр энэ график дээр өмнө би зөндөө энийг үзүүлж ирсэн. Юу юм бэ гэх юм бол тийм bull market яаж эхэлдэг, тэгээ яаж дуустдаг. За ерөөхдөө эхлээд хүмүүс нь энэ худлаа ахаа гэл. Тэ? Ингээл дээшээ явахаараа ингээ итгэж эхэлнэ бүр ингээд улаар нь тэгэл шин цаг үе ирсэн байна. Хувьцаа дан дээшээ пуужна гэх юм байна. Тэгэл эхлээд нэг жоохон унана. Тэгээ буцаагаад жоохон босч ирэн заяа. Тэгэл хүмүүс ингээ тайвширсан заяа. За энэ уналт худлаа хийсэн байхаа. Өргөжлүүлэх байхаа. За тэгээ хідүүлээ одоо яг хаана явж байгаа юм бэ гэх юм бол нэг бол энд явж байгаа. Complacency хөвд явж байгаа заяа. За одоо буцаагаад сэрэх байлгүүдээ Donald Trump Америкчууд хятадтай уулзраа олох байлгүүдээ энэтхийг Пакистаны дайн дуусчих байлгүүдээ Украины дайны араас нь гарчих байлгүүдээ гээл дараараа сайн мэдээлүүд нь гараад хүмүүс нь буцаагаад итгэл аваа тэгэл гинт фаб навс унах магадaltaй. Окей тэгээ бодж үзсэн бид нар ерөөхдөө хаана байгаа юм бэ? Тэгэл ерөөхдөө ингээд зах зээлийн ханшуудыг харсан, хөдөлгөөнийг харсан. Надтай цуг хөрөнгө оруулалт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулагч болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө оруулагч болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдд өгнө. За энэ юу харагдаж байна гэх юм бол Dow Jones харагдаж байна тий. Энэ хизээнийхээ бэ гэх юм бол бүр 1998 оноос тэг өнөөдөр хүртэл. За тэгээ энэ uptrend хизээнээс эхэлсэн бэ гэх юм бол Tom Bull Market ер нь бол 2009 оны ёроолоос өнөөдөр хүртэл явж байгаа. За эхний тренд бол тэг энд харагдаж байна 2020 он хүртэл ингээд хүчтэй байсан. За тэрнээс хойш арай хурц тренд гараад ирсэн. За ягаад хурцсан бэ гэх юм бол Европын зах зээлээс илүү их мөнгө Америк руу явсан. Азиас илүү их мөнгө Америк руу явсан. Энэ дуусна уу гэх юм бол миний хувьд бол дуусаг байхаа. Би одоо бүр юу гэж бодож байна гэх юм бол энэ Европын тэнэглэл тий. Өөрөөр эдийн засагт ерөөсөн анхаарахгүй шүү дээ. Франц, Англи, Герман гэх мэтчлэн юунд анхаарч байна гэх юм бол Оростой ингээ алцгаад байна шүү дээ. Хамгийн хямдхан эрчим хууч, газ, нефть нийлүүлэх ордонтой ингээ алцаад байгаа. Энэ бол миний хувьд бол амар тэнэг. Тийм учраас миний бодож байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ яг ийм том bubble top биш юм шиг харагдаж байна заа. 1 2 3 удаа ийм топ хийсэн байна. Энэ бас ингээд нэг топ тэгээ correction болсон. За уналт окей магадaltaй заа юу. А гэхдээ ингээд доошоо унаад тэ 200 би л саналаа одоо өөрчилж авш байна. Энэ үгүй баха. Яг гэх юм бол одоо илүү их мөнгө Европоос зугтана. Тэ. За S&P 500-ыг бас 2008 оноос ингээ харах юм бол bubble top бас харагдах байна. Энэ бол нэг тэ топ харагдаж байна. Тэ. Оргилцэгтээ хүрсэн байна. Жохон correction явсан бол явсан. Гэхдээ тэ яг энэ гээ пуужинтах нь надад харагдах байна. Тэ. За S&P 500-ыг бүр арай ойрхон хугацаанаас 2020 оноос ингээ харах юм бол бас тийм bubble top харагдах байна. Алтыг ингээ харах юм бол бас сүртэй ингээд пуужинж байгаа ерөнхийдөө ингээд bubble top байх байсан бол заа 3900 4000 руу
явмаар байгаа байхгүй юу? Бас энэ алтан дээр харагдахгүй зүгээр ингээд тэ retraction correction yes. Гэхдээ bubble top биш ээ. Тэ алтыг ингээд бас ингээд холоос харах юм бол 2020 оноос харах юм бол яа. Тэ инфляц өндөр мөнгө хэвлэгдэж байгаа юу? Тэ эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа. Дайн маань энтэнд эхэлж байгаа. Yes үнэн. Тэгээд ерөөхдөө bubble top яаж харагддаг бэ гэх юм бол Hims and Hers тэ энэ 2025 оны ихээр ингээ пуужиндаг байхгүй юу. Тэгэл амьсгаан дуусаад дуусч байгаа байхгүй. За гэхдээ Hims and Hers жижигхэн компани тий. Ерөөхдөө том зах зээл шиг ингээ удаан хөдөлтгөө ингээ айгүй хурдан ингээ хөдөлдөг тий. Хийн дүүрээд хийн гараад одоо буцаага дэш явж байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд болсон өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд энэ up bull run тий бас bubble top үгүй ах гэж бодож байна. Тий яг биш баха. Доошоо явах магадлал байгаа. Гэхдээ үргэлжлүүлээд дэшээ явах магадлал бас байгаа. Одоо жишээлбэл тий Орос хэдүүд Америкийн худалдааны сайн мэдээлэл гараад эхэлчих юм бол тий тариф нь буураад эхэлчих юм бол тэгэл буцаагаад мөнгө хаашаа орох магадлалтай юм бэ гэх юм бол зах зээлээ ороод энэ Hims and Hers-ийг short хийсэн хүмүүс нь алуулах магадлалтай байхгүй юу? Тийм учраас энэ 7 хоногт одоо маргаашнаасаа хэдүүлээ эрсдэл өндөртэй. За яа эрсдэл өндөртэй. Гэхдээ шинэ арилжаануудаа эхлүүлнэ. Гэхдээ stop loss-уудтай. Окей. Яг гэх юм бол зүв байх юм бол upside өндөртэй. Тийм учраас хэдүүлээ stop loss-а маш ухаалаг тавиад. Окей. Stop loss-уудаа ухаалаг тавиад. Тэгээд буцаагаад жоохон хуваа нэмэх хэрэгтэй юм шиг байна. Өнгөрсөн 7 хоногийн ашгуудаа хэдүүлээ айгүй хөөрхөн авцсан. Тэ? Одоо буцаагаад жоохон хөрөнгө олт хийгье. За ингээд Magnificent 7 харах юм бол тэ бас downtrend-д авцсан байна. Downtrend-аас гараад retractment хийгээд одоо буцаага дэшээ явж явах шиг байна. Худалдааны дайн яах нь харъя. Тэгээд дүнгийн сая Trump бол тэр chip MIP-ийн хориг мориг ингээ жоохон сулсан. Nvidia Jensen Huang хэдүүлээ явсан гих мэт чинь химэл ухааны тэ дөнгөж эхэлж байгаа гэсэн бас магадлал байгаа. Тийм учраас одоо тэ энэ хог болно энэ уннаа энэ ярианаас жоохон холдох хэрэгтэй байх шиг байна. Nvidia-гийн ингээд 2023 оноос өнөөдөр хүртэл ингээд uptrend channel харах юм бол тий channel uptrend bull market хүчндээ хэвээрээ байх шиг байна. Одоо ингээд uptrend хаашаа явах магадлалтай байх юм магадгүй $170 руу явах магадлалтай. Эргэлзээ бол байгаа. Эрсдэл мэдээж байгаа. Гэхдээ тэг хэдүүлээ юу их боломжтой юм бэ гэх юм бол жоохон эрсдэл менеж хийгээд stop loss-уудаа тавиад иш орох боломжтой. За манай өөр нэг хөрөнгө олт. Тэгээ бид нар энэний тухай бас ерөөсөө яриаггүй. Hims дээр хэдүүлээ айгүй хөөрхөн ашиг авсан зарим гишүүдүүд тийм ээ. За тэгээд Robinhood дээр хэдүүлээ айгүй хөөрхөн ашиг авсан. Тэгээ энийг ерөөсөө яриаггүй. Бид нар хизээ дахиад орсон бэ гэх юм бол бараг Еврол дээр $30 дээрээ хэдүүлээ Robinhood аваад $50 дээр бас явж байгаа шүү. Зарим гишүүдүүд энэ дээр бас айгүй хөөрхөн мөнгө хийсэн. Таад баяр хүргэе. Fibonacci-гийн бүрэн нэг extension хийсэн байгаа. Магадaltaй 1.6 руу явах боломжтой. Гэхдээ хэдүүлээ зүгээр ингээ арилжаа хийхгүй байгаа шүү заяа. Гой компаниуд гой үн хаашин дээр худалдаж авч байгаа. За, пуужнаад ирэх юм бол жоохон ашиг аавна. Гэхдээ хизээч энэ гой өсөлттэй зөв менежменттэй компаниудаас гарахгүй шүү дээ, тэ. Тийм учраас хэдүүлээ боломжтой бай. Гэхдээ хэрэггүй байх хэрэггүй. Эрсдлээ менеж хийчихэд. За, тэгээ өнгөрсөн сарын хугацаанд бид хэдүүлээ айгүй зөв юмнууд хийсэн, айгүй азтай байсан бас. Зөв таймингтай орсон. За тэгэхээр зарим гишүүдүүд одоо над руу гоё түүхээ явуулж байгаа. Энд жишээлбэл тийм баяр хүргэе Robinhood руу хөрөнгө олт хийсэн. Нэг сүртэй их мөнгө биш заа юу. Тэгээ хэдийг хийсэн байна. $500 хийгээд $711 болсон байна. Тэгээ 42% өгөөж авсан байна. Тэгээ доллараар хөөрхөн штэ. Тэ одоо хэдэн $211 ашиг хийсэн байна. Тэ Hims and Hers дээр тухайн харилцагч $1300 тухайн өдөртөө хийсэн байна нийтдээ тий одоо $1400 байгаа. Өөр нэг харилцагч тий $2900 Hims руу $15000 хөрөнгө олт хийгээд тий $3000 ингээ ашиг хийсэн байна. За өөр нэг харилцагч бас гоё мэдээлэл явуулж байгаа байхгүй ингээ харлцсан байна л да. Хөрөнгө олтын багтсан 1 сарын дотор $7777 77 цент амар гоё тоотой ийм скриншот манай Америкаас нэг гишүүн явуулж байгаа. Өөр гишүүн бүр их мөнгө хийсэн хүн одоо жишээлбэл те энд $2000 хийсэн байна, $30000 хийсэн байна, $3000 хийсэн байна. Robinhood дээр бас өөрх ингээ ашиг хийсэн байгаа гих мэдчлэн. За тийм учраас энийг өргөжлүүлээ. Хэрэггүй хэрэггүй байх шиг байна. Хэдүүлээ manage болгоомжтой те эрсдэлтэй өдөртөө stop loss-уудаа зөв тавиад
тий маргааш нөгөө төр хэд хэдэн компаниуд дээр шинэ позиц нээгээд за тэгээ тэрийг хүлээж агаарай энэ бүгдийн school community-ээр зарлчин тэгээд эх 7 хоног эх сар бас сайхан ногоон сар байгаасай. За бай. За хөрөнгө олонтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөл хөрөнгө олт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн түвшинд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.